Сайн байна уу? Ирцай сүгийн заяа мэдчилж байна. Та бүхэндээ уулзшаадаа баяртай байна. За ингээд шинэ оныг угтаад та бүхэндээ амьдрал хэрэгтэй маш чухал зүйлийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэгээд эхнээс нь ахуулаад дуусан сонсоорой. Тэгээд энийг сонсоод үнэхээр ингээд ойлгоод амьдралдаа хэрэгжүүлсэн хүн бол үнэхээр алс явшаантай сайхан амьдрнаа гэдэгт итгэж байна. За ингээд эхэлцгээе. Орчуулан хүргэж байна. Авхгийнхээ ухаанаар хандна уу? Амьдралыг өөрчлөх 6 үг. Зүгээр л энэ 6 үгийг хэлээд л хүссэн зүйлээ авах боломжтой. Хэрв та нэг өдөр өглөөс ирээд өнгөрсөн бүх хугацаанд буруу үг хэлээр ярьж байснаа мэдвэл яах вэ? Итгэхгүй байхаа. Гэхдээ үг яриагаа зөв хэрэглэж сурвал чи бас таа ч гэсэн тэр бомтон болж чадна гэж хэлбэл тийм зүйл гэж юу байх вэ гэж бодож магадгүй юм аа. Гэвч хэдхэн минут зориуллаад үнийг сонсоод үзээрэй. Миний амьдралыг бүрэн өөрчилсөн энгийн аргыг та бүхэнтэйгээ хуваалцъя. Би чамтай яг л 3 жилийн өмнө сарын төлбөрөө төлөх гэж зүтгэж юун амжилт байтгаа өрүүлж нэг алхмаар хоцорч байгаа юм шиг санагддаг байлаа. Гэхдээ нэг өдөр би гайхалтай нууцыг олж бичсэн. Энэ бүгдийг ердөө 6 үгээр товчилж олноо. Бичлэгийг зогсоохоос өмнө сайн сонсоод үзээрэй. Энэ бол зүгээр нэг баян болох арга юм уу? Эсвэл мотивац өгөх яриа биш ээ. Би та нарт хэлэх гэж байгаа зүйл бол мэдрэл судлал, сэтгэл судлал, генетикээр баталгаажсан шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл юм. Тийм ээ, чиний үг бол чиний ДНХ-г хүртэл өөрчилж чадна. Тэгээд бас хамгийн сайхан нь хэн ч үнийг хийж чадна. Хэдийгээр та их сургуулаа төгсөж чадаагүй, эсвэл мөнгөгүй байсан ч энэ техник нь хүүхэд хүртэл хийж чадхаар маш хэлбэр юм аа. Тэгээд нэгэнт эхэлчихвэл түүнгүүгээр амьдрч чадахгүй мэт санагдана. За үгийн ертөнц рүү гүн гүнзгий орцгоё. Үг тийм их хүчтэй юм уу гэж гайхаж байж магадгүй ч дуулсан сонсол үгийн хүчийг цоо шин нүдээр харах болно. Эхлээ жоохон туршилт хийцгээе. Нүдэ ханаад бүтлгүй л гэдэг үгийг бодоорой. Танд ямар санагдсан бэ? Сэтгэл жоохон онцгүй болох юм уу? Төгссөн сэтгэл төрөөгүй гэж юу? За одоо амжилт гэдэг үгийг бодоод үзье. Сэтгэл жоохон догтлсон баяртай мэдрэмж төрөөгүй юу? Энэ бол үгийн хүч юм аа. Гэхдээ энэ нь зөвхөн таны сэтгэл санааг өөрчлөх тухай биш ээ. Үг нь бидний бодит байдлыг тодорхойлох хүчтэй байдаг. Энэ нь оюун ухаанд байдаг биер мэд зүйл бөгөөд бидний ойлголт, үйлдэл, эцэс бидний амьдралыг өнгөлөг болгодог. Бидний дуу гаран хэлж буй үгс төдөөгүй дотроо бодож байгаа үгс хүртэл асар их нөлөөтэй байдаг. Эрдэмтэд сөрөг үгс нь бидний стресс, төвшөрөн төвшинг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Сөрөг үгс бидний аз жаргалыг алхаар цохиж байгаа мэт эмтэлж байдаг. Нөгөөтэйгүр эерэг үгс нь бидний тархинд амжилтын модыг ургуулдаг бяцхан мастеруд юм аа. Магадгүй үг бол зүгээр л үг шүү дээ. Сүртэй зүйл биш гэж эргэлзэж үл тоомсорлож байж мэднэ. Гэхдээ илүү нарийн үндсэлтэд тайлбарлаад явъя. Түр зогсоод бодоод үзээрэй. Хэрв таны мөрөөдөлтөө хараахан хүрч амжаагүй байгаа шалтгаан нь зүгээр л буруу хэрэглэж байгаа бол үгөө өөрчлөх нь таны амьдралыг өөрчилж магадгүй юм аа. Үүнийг тархиндаа бодонгоо цааш явцгаая. Та бүхэнд амьдралыг тань эрс өөрчлөх 6 шидэт үгийг дэлгэх гэж байна. Бэлэн үү? Эдгээр 6 үг нь би маш их баяртай, талархаж байна. Ердөө л энэ үү гэж гайхаж байгаа хаа. Гэхдээ би эдгээр энгийн үгс нь яагаад ийм хүчтэй болохыг тайлбарлаж өгье. Хамгийн хүчтэй үг бол би. Учир нь энэ таныг одоо хэн болохыг зарлаж байна. Аз жаргал гэдэг үг нь зүгээр нэг сайхан мэдрэмж биш. Эерэг энергийг өөртөө татах хэрэгсэл юм аа. Талархал гэдэг үг нь эерэг энергийг өөртөө татах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуулснаар та илүү сайн зүйлийг өөртөө татах боломжтой болгодог. За эндээс жинхэнэ ичэд эхэлнэ. Эдгээр элементүүдийг нэгтгэж давтан хийснээр зөвхөн үгийг амаараа хэлээ зогсохгүй. Өөрийн тархийг дахин шинээр програмчилж байна. Эерэг байдал, талархлыг бий болгодог шинэ мэдрэлийн системийн замыг бий болгож байна гэсэн үг ээ. Гэхдээ миний үг нь заавал итгэхгүй. Одоо шууд туршаад үзээрэй. Нүдэ ханаад гүнзгий амсгаа авч зөөлөн гаргана уу? Би маш их баяртай, талархаж байна гэж дуу гарган хэлээрэй.
танд ямар санагдаж байна? Та олонхын нэгэн адил сэтгэл санаа чинь өөрчлөгдөж, нүүрэнд нь баг зэрэг инээмсэглэл тодорсон байхаа. Хэрв та үүнийг өдөрт хэд хэдэн удаа өдөр бүр хийвэл юу болох болоо? Энэ тархинд эрг дасгал хийхтэй адил юм аа. Яг л фитнес явж булчингаа сайжруулдаг шиг та үүнийг хэдий ч нэ хийх тусам тэрхүү эрг зам мөр илүү хүчтэй болно. Гэхдээ эдгээр өгсөн зөвхөн эхлэл юм аа. Эдгээр нь төсөөлгүй боломжуудыг нээх мастер түлхүүрүүдтэй адил юм. Та эдгээр 6 үгийг эзэмшсэн бол зорилго мөрөөдлийнхөө дагуу тэдгээрийг өөрчлөх боломжтой. Одоо та үндсэн томьёог сурсан бол би маш их баяртай талархаж байна гэсэн үгээ хэлээ зогсохгүй. Түүндээ хүсэл мөрөөдөл зорилгоо нэмж хэлбэл сайн. Жишээлбэл би маш их баяртай талархаж байна. Энэ сард 30 сая төгрөг олсон доо маш их баярлаж талархаж байна гэж. Эрүүл энх байгаадаа би маш их баярлаж талархаж байна. Сайн хантай учирсандаа би маш их баярлаж талархаж байна. За ямар байна да? Бид анхны үг хэлгийн хүчинд суйрлан илүү тодорхой зөв чиг рүү явж байна. Энэ эрг лазер туяаг хүссэн газар руугаа чиглүүлэхтэй адил юм аа. Гэвч олон хүмүүсийн гаргадаг алдаа нь батламж үгээ хэлж хэд хэдэн удаа давтсны дараа шууд үр дүн харагдахгүй бол бууж өгдөг. Мэдрэлийн системийн шин замуудыг бий болгоход цаг хугацаа давталт шаарддаг. Батламж үгийг үнэхээр үр дүнтэй болгох зарим зөвлөмжийг энд танилцуулъя. Батламж үг нь аль болох дэлгэрэнгүй байвал илүү үр дүнтэй байдаг. Би маш их баярлаж талархаж байна гэдэг дээр нэмээд би хүссэн газраараа аялж чадаж байгаадаа маш их баярлан талархаж байна гэх мэт. За сард $500,000 орлоготой бизнестэй гэж төсөөлөд үзтээ. Үргэлж одоо бодит мэт санагдуулахын тулд одоо цагийг ашиглана. Таны тарих үүнийг одоогийн бодит байдал гэж хүлээн зөвшөөрч эхлэхийн тулд одоо цаг дээр батламж үгийг хэлнэ. Тэгвэл таны тарих үүнийг одоогийн бодит байдал гэж хүлээж авах болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн батламж үгийг хэлэхдээ баяр баясгалан талархал зэрэг үгийг нэмээрэй. Сэтгэл хөдлөлөө тодорхой хэлж өгөх нь тухайн батламж үгийг илүү хүчтэй болгодог. Өндөр зорилго тавих нь зөвч өөрийнхөө итгэл үнэмшлийн хүрээнд батламж үгээ зохиогоорой. Цааш ах тусам төвшнгөө баг багаар ахиулж болно. Эерэг байдлаа хадгалах. Зайлсхийхийг хүсшүү зүйлдээ биш, харин хүссэн зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Өргөө босондоо баярлахын оронд санхүүгийн хувьд сайжирч байгаадаа талархах. Өөрийн батламж үгийг илүү хүчтэй болгох нууц нь мэдрэхүй нарийн ширийн зүйлийг нэмэх явдал юм аа. Жишээлбэл би маш их баярлаж талархаж байна. Энэ шинэ машин сууж, гартаа зөөлөн жолооны үрүүлгийг бариад, аксел дээр гიშгэх үед хүчтэй хурдыг мэдрэхтэй адил юм аа. Иймэрхүү нарийн ширийн зүйлийг нэмэх нь энгийн үсийг таны оюун ухаанд илүү тод мэдрэхүйн мэдрэмж болгон хувиргадаг. Таны тарих тод төсөөлөл болон бодит байдлыг яллахад хэцүү байдаг гэдгийг санаарай. Энэ нь бодиттой байх тусам таны тарих үнийг бодит болгохын тулд илүү их ажиллах болно. Энэ бол миний амьдралыг өөрчилсөн үнэн бөгөөд таны амьдралыг ч бас өөрчилж чадна. Үг хүч чадалтай байдаг бөгөөд тэдгээрийг ухаалгаар ашиглаж амьдралаа хэрхэн өөрчлөгдөхийг ажиглан хараарай. За дараах батламж үгийг бүгдээрээ хамтдаа хэлцгээе. Би маш их баяртай талархаж байна. Энэ сард 30 сая төгрөг олсон доо би маш их баяртай талархаж байна. Эрүүл энх байгаадаа би маш их баяртай талархаж байна. Сайн хантай учирсандаа би маш их баяртай талархаж байна. Дуртай газраараа аялж байгаадаа би маш их баяртай талархаж байна. Тайван сайхан амьдарч байгаадаа би маш их баяртай талархаж байна. Үр хүүхдүүд маань эрүүл энх өсч байгаад би маш их баяртай талархаж байна. Хүссэн сургуульдаа тэнцэж орсон доо би маш их баяртай талархаж байна. Дуртай ажлаа хийж байгаадаа би маш их баяртай талархаж байна. Гэх мэтээр өөрийн хүссэн батламж үгээ зохиож өдөр бүр давтамжтайгаар хэлж байвал таны амьдрал өөрчлөгдөж гарцаагүй хүссэн амьдралаараа амьдрч чаднаа. За ингээд дуслаа, хамт байсан танд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд,
Сонсоосоо гэж хүссэн бүхий л хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа, баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.